Хүүгээ цэцэрлэгт нь хөргөж өгье. Дараа 7 хоногоос хүүгийн ангийн хүүхдүүд бүгдээрээ цэцэрлэгтээ дахиж ирэхгүй гинэ. Яагаад гэвэл ихлээр одоо энэ ангийнхан чинь төгсөх ангийнхан штэ. Тэгчээд одоо 8 сард ганцхан сар амраад тэгээд 9 сараас бага сургуультаа орно штэ тий. Тэгчээд ер нь тэгэл бүхэл амьдралдаа дахиж ер нь амрахгүй юм гинэ. Ер нь хятад хүүхдүүд тэгэл 10 жилээ сураал их сургуультаа ороод их сургуулаа төгсөөл тэгэл ажил дээр гараал ингээл ерөөсө завгүй амьдрал эхэлчихсэн гинэ хөрхий. Тийм болохоор эцэг эхчүүд нь ер нь одоо ганц сар ч гэсэн хүүхдүүдээ амраа. Зарим эцэг эхчүүд болохоор давтлага хичээлд явуулаад сургуулаа бэлдээ гэтгсэн эцэг эхчүүд ч байна. Тэгээд ангийнхан бүх хүүхдүүд ирэхгүй болохоор нэг төгсөг ангийнхныгаа нийлүүлээд тэгэхээр нэг 5 6 хүүхд байгаа юм шиг байна. Тэднийгээ нэг ангиулгаад ингээд багш нарын илчлээ хариуцаад явах юм гинэ. Тэгэд би хүүгээс асуусан чи хүү маань манай найзууд бүгдээр ирэхгүй бол би бас ирэхгүй байж болохгүй гэхлээр нь за тэгвэл дараа 7 хоногоос гэртээ байдаа гэж хэлчлээ. Гэтэ мэдгүй би бас одоо уг нь судалгаагаа хийгээд амир завгүй л байгаа юм. Тэгэд одоо хүүгээ өдөржингөө хараад хоёлаа нэг муудахгүйхан шиг байгаад чадах юм болоо яах юм бол гэж юу. Гэтэ яг давтлагад амжаа төлөвлөөгүйсэн болохоор яг юунд явуулахаа мэдэхгүй л байна. Гэтэ ямар ч ихсэн цагаан толгоогоо уншиж дуусгая гэсэн бодолтой байна. Хүн маань уг нь 35 үсгээ сурцсан л даа. Гэхдээ ойрын үед давтаагүй болохоор айгуул хоолтойгоо илээдсэн байх уу. Тэгээд дахиж аагаас эхлээд дахиж заагаад тэгээд амжуул энэ зундаа үг уншиж сургандаа. Хүүгээ бит хоёр бас бүр нэлхтэн энд авчирсан. Тэгэл ерөн цэцэрлэгт орсноос хойш орчны нөлөөгөөрөө хятадаар илүү сайн ярьж ойлгодог болчихсон. Одоо тэгэл сургуульд орчвол бүрэл сайжраа явчих үйлгүй дээ. Тийм болохоор ер нь хятад хэлийг гадаад хэл төвшөнд нь бариад их хэлээрээ уншуулж бишүүлж сурах нь ээж миний үүрэг юм да. Та нар ер нь гадаад хэлийг юу гэж боддог вэ? Гадаад хэл гэж боддог даа гэж юу? Ер нь гадаад хэлийг заавал сурах шаардлагатай юу? Гадаад хэл ер нь амьдралын зорилго уу? Боловсролын батламж уу? Юу гэж боддог вэ? Миний хувьд гадаад хэлийг заавалчгүй сурах албатай гэж боддоггүй. Сурахгүй байх ч албатай гэж боддоггүй. Ер нь тэгэл хүний амьдралын зорилго зөлөг гэсэн үү? Зорилтоос гихжсэн. Хамаарах бах та. Гэхдээ тэгэл 10-20 жилийн дараа техник технологиор орлогдчих боломжтой ч гэсэн за яг энэ үед ойрын ер нь жилүүдэд бол мэдээж гадаад хэлтэй байх нь ажил мэргэжлийн түвшинд, нийгмийн түвшинд илүү давуу талыг бол үүсгэж байгаа. Үүнээс гадна мөн гадаад хэл сурна гэдэг чинь ер нь тархийг хөгжүүлдэг. Одоо тэгээ энэ утгаараа ч те гадны одоо настай хүмүүс юм мартдаг, сандаг болоод байгаа хүмүүс гадаад хэл үзэж эхэлдэг гэдэг нь шүү дээ. Тэрний яагаад байгаа гэхээр тархийг хөгжүүлээд ой санамжийн сэргээгээд байгаа. Тархинд тэгэхээр ялцчгүй гадаад хэл сурах нь давуу тал үзүүлдэг байгаа байхгүй юу? За тэгээд үүнээс гадна хэлээр дамжуулаад соёлын сурдаг гэдэг шиг тань мэдхгүй гадны улс орныг хүнийг мэдэх, нүдээ нээх гэсэн ийм боломжууд гадаад хэл сурснаар нэгддэг. За тэгээ гадаад хэл гэдэг нь Монголч дээр за хятадч дээр яг аль биесны хоёр дахь хэл гэж явдаггүй ч гэсэн хамгийн өргөн хэрэглээтэй гэдэг утгаараа англи хэлний талаар ярихад за мэдээж дэлхийн хэл тэгээд ер нь их сургууль сурч боловсроход хаач байсан ч гэсэн аливаа онлууд, томьёонууд, топ сэтгүүлийн нийтлэл өгүүлэлгүүд, судалгааны ажлууд бүгдээрээ ч гэж бараг 90% нь англи хэл дээр гардаг болохоор ер нь сурах, судлах хэрэгцээнд бол маш их шаардлагатай болдог. За тэгээд ажил мэргэжлийн хувьд мэдээж англи хэлтэй ахын давуу талыг компаниас шалтгаалаад үүсгэж болно. Мөн гадагшаа явж амьдрах, аялах зэргээр мөн англи хэл хамгийн өргөнөөр ашиглагдах боломжтой байдаг. За тэгээд миний англи хэлтэй танилцсан түүхээс гэвэл би 10 жилдээ улсын сургуульд явдаг гэсэн. Тэгэл улсын сургууль угаасаа 5 дугаар ангиас англи хэл үзэж эхэлдэг гэсэн шүү дээ. Тэгэл үзэж эхэлсэн. Тэгээд би яг тэр үеийг яг ингээд Америкийн барууны соёлын нөлөө айгүй хүчтэй орж ирж ирсэн. Тэгээд англи хэлийг хүмүүс амар их сонирхож судалж яг сурч эхэлж исэн үе юм болов уу гэж бодоод идэв. Тэгээд тийм болохоор одоо 2005-аас 2010 оны үед л гэж хэлэх бах та. Яг л ингээл 5 дугаар ангидаа англи хэл сураал тэгэл хажуугаар нь англи хэлний тавталганд
явж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэд яг тэр үед ер нь нэлийн соёлын нөлөө ороод ирсэн байсан. Дэлхий дахин глобалчлагдж байна. Америк бол боловсролын их орн гэл ер нь ийм Америк мөрөөдөл аягүй их байдаг гэсэн юм аа. Тэгэл тэр үеэр яг Америкт төгсж ирсэн ах эгч нар яг Монголдо ирчээл сургалтын төвүүд байгуулаад тэгэл тэд нар чинь бүр ингээд бүхэн өргөө UB Palace тэгээд соёлын төв өргөө энтерт ийм лекц орчдөг гэсэн. За одоо гэхдээ тэгдэг гэсэн сайн мэдгүй байна. Ямар ч гэсэн тэр үед анх ингэж гарч ирж байсан. Тэгэд бас тасалбар нь хөрхөн үнэтэй нэг 20,000 цанга ч юм уу тухайн үед Америк мөнгө штэ. Тэгэд би айгүй их явдаг гэсэн найзтайгаа хамт. Тэгэл нөгөө нэг төгсөгчд Америкт болсон сонь сайхан соёлын ялгаа хэл ус гэд ингээд рекламчдаг за өөрийгөө. Тэгэл манай байгууллага ингээд манай сургалтын төв ингээ англи хэлийг зааж байгаа мөн Америк руу явход чинь зуучлан шаардлагатай бүх зүйлийг чинь бэлдэж өгнө энэ төр гэсэн ийм нэг бизнес явуулчих байгаа юм. Тэгээд бас тэр хүн чинь цаг 30 минут одоо зэрэглээ алдахгүй өөртөө итгэлийн төрүүлж авах гэж зөндөө юм ярина штэ. Тэгээл нөгөө сэтгэл хөдлөх нь хошин зүйл ярьж инээлгэн. Тэгээл ер нь гэхдээ тийм Америк мөрөөдлийн давлгаа бүр нэг хитрхи хүчтэй байсан болохоор зарим үед надад нэг жоохон за яагаад ингэж байгаа юм бэ гэмээр юм жоохон хар төрүүлээд идэгс аахгүй юу. Тэгэл угаасаа гэхдээ бас жоохон хүчтэйсэн болохоор бас хитрхи ингэ хүчлээд тахлаар жоохон төвхтэй болно шүү дээ. Чи тэгэл ирээдүйд англи хэлгүй бол хинч биш болно ч гэж их шиг тий. За тийм амирхтай яа тий. Тэгэл сургуулаа төгсөөл Америкт очив. Тэгээд өдөржингөө Макдоналдст ажиллаж агаад оройг явахтыг гэрлүүгээ тарахын өмнө Макдоналдсаасаа тэгээд хямдхан ч юм уу эсвэл үнгүүгээр хэдэн бүргэр төмөс аваад харчихгүй юу. Тэгээд нөгөө нэг host family гэд нөгөө нэг Америк авиж дээр очиод тэд нартайгаа хамтдаа эдэнгээ зурагт үзээд сайхан буудан дээр хэвтгүй юм тэр гэл бүр ингээд Америк мөрөөдлийг ингээд сурталчлаад идэг гэсэн за. Тэгээд тэрийг болохоор би та нартаа залуус дүү нартаа зориулж хэлэхэд энтер гэж яриад идэг за. Тэр чи яг үнэндээ сайн санааны буйны асуудал болж байгаа юм биш үү? Тэр чинь зүгээр л мөнгө олох гэсэн бизнесийн маркетинг л явж байгаа. Тэгэл нэг өөрийгөө одоо залуу үеийн төлөөлөгч, чиглүүлэгч гэж ойлгуулаад одоо бусдад нэг тийм ухаалаг, тууршлагатай, аль хэдийн амжилтанд хүрсэн миний араас дагаад яв гэсэн ийм мэдрэмжийг төрүүлгээл нэг өөрөөсөө доошоо юм мэдтгүү хүмүүст одоо туслах нэрээр өөрийгөө зөв сайн хүн харагдуулгаад тэгээл гадаад хэлхий гадаад орныг алдаа дутагдaltaгүй мэтэр маш гоё диважин байгаа мэтэр ингээл ойлгуулгаал одоо тэгэд тэр хэмжээгээрээ өөрөө төрүүлээд очиж сурцсан өөрөө хэлийг мэдсэн тийм болохоор өөрийнх нь нэр хүн төсөж өөрийгөө л одоо магтуулах арга хайж авч байгаа штэ. Тэгэхээс биш яг бусдад туслая гэсэн хүн чинь ашиг хонжоо маркетингийн төлөө биш чин сэтгэлээрээ бодит сайн туршлага дээрээ зааж чиглүүлэх гэхээсээ илүү хуваалцах хэлбэрээр ингэж өөрийгөө илэрхийлдэг шүү дээ. Тэгээд ч ер нь үнэхээр тийм мундаг сайн байсан бол юугээл Монголдо ирэл монголчуудаасаа мөнгө босгоол байж хав дээ. Ядаж өөрхөн төгссөн газартаа мэрэгчлэр үнэлэгдэх чадваргүй боломжгүй байсан юм биш. Тэгэл ганцхан давуу тал болох хэлээрээ ингээл худлаа тарих угаагаал. За энэ бол гэхдээ мэдээж 10-20 жилийн өмнөх асуудал. Одоо бас харьцан гоонд болсон гэж бодож байна. Тэгэд яг юу хэлэх гэсэн бэ гэвэл ер нь гадаад хэлийг сурах бол одоо олон хийг давлгааг дагаж биш өөрийн зорилготойгоо холбож мэрэгжил, ур чадвар, туршлага зэрэгтэйгээ хослуулж гадаад хэлд сурахыг зөвхөн зорилго биш зөвхөн амжилтанд хүргэх нэг хэрэгсэл юмаа гэдэг өнцгөр нь харах нь зөв байдаг бах. Тэгээд хэлээр дамжуулж тухайн орны бас соёлыг ойлгодог болохоор гадаад хэл сурахдаа нихур хандаж бусдын оронтой өөрсдийгөө харьцуулан үл тоож, дорд үзэж ерөөсөө болохгүй. Гадаад хэл бол боловсролын хэмжүүрч биш, өнгөрөх хэрэгсэлч биш. За бай.